Үзэгчдийн хөтөлбөр тодруулга болонгаараа үргэлжилж байна. За өнөөдрийн зочноор эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор, за эрүүлгийг хамгаалахын гавьяатай ажилтан цог цэцэг оролцож байна. Танд өнөөдрийн дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн мэдээг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол Монголын мянган эмч нараас эрхийг хамгаалах дуу хоолойгоо нэгдэх өдөр байгаа. Энэ чухлаараа би бас таныг энэ салбарын нэгэн тод өнгө учраас студид урьсан байгаа. Тэгэхээр өнөөдөр эмч нар маань баярлахаас илүү эрүүл мэндийн салбарт бол маш олон тулгымцсан асуудал байгаагаа ярих хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгэхээр тэдэнд маань өнөөдөр одоо эрүүл мэндийн салбарт бол үйлчилгээ тусламж 1 номер ч гэсэн эрх зүйн асуудлыг хангах нь түүнээс илүү чухал байгаа даа. Тэгэхээр яг энэ байдлыг та харин яг өнөөдөр ямар өнгөөр харж байна энэ тухайд тэгэхээр яриа хэлье. За өнөөдөр Монголын мянган эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарын өдөр эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Бид эрүүл мэндийн салбарын одоо хамгийн түүчээ болсон игнэнд явдаг эмч нар маань өнөөдөр эрхээ хамгаалуулах, эмч нарын одоо эрх хэрхэн зөрчигдөж байгаа, үйл ажиллагаанд хэрхэн доголдол гарч байгаа энэ бүгд дээрээ энэ жилийн эмч нарын баярыг хийнэ гэж одоо эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна. Тэгэхээр энийг бол одоо бас сайшаалтаа хүлээж авч байна. Манай эрүүл мэндийн салбарт тулгамж байгаа олон асуудлууд байна. Түүний хамгийн хүнд асуудал өнөөдөр энэ ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт өртөж байгаа байдал, ажил хэрэгээ гүйцэтгэж яваад амьнасаа алдж байгаа байдал, ажил хэрэгээ гүйцэтгэж яваад хүчирхийлэлд өртөж байгаа байдал маань өнөөдөр ер нь маш тийм хэцүү бөгөөд одоо өндөр төвшөнд одоо яригдчихэж штэ. Тэгэхээр энэ бол өөрөө юуг хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө манай эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин маш их тийм доголдолтой яваад ирлээ. Энэ бол нийгэм маань одоо хүлээж авах хандлага маань өөрчлөгдөөд ирлээ. Иргэдийн хандлага маш их өөрчлөгдөж байна. Дээрээс нь одоо энэ сошиал орчин бол хүмүүсийг янз бүрийн байдлаар одоо тархийг угааж байна. Энэ байдлаас болоод биднэрт хүлээх тийм хариуцлага бол өндөр болоод ирлээ. За мэдээч хэрэг хариуцлагаас хүмүүс зугатааж байгаа зүйл бол биш. Гэхдээ хийгээгүй юмныхаа төлөө хүлээх хариуцлага байж болохгүй л гэдгийг би хэлж байгаа. Ер нь яг та хэллээ шүү дээ. Өнөөдрийн байдлаар хэд яг одоо ажил үргээ гүйцэтгэж яваад Эрдэнэтхүүний ам насыг одоо аварсныхаа төлөө 20 гаруй одоо эмч мэргэжилтнүүд маань бас одоо ялагдж байгаа. Ийм дүр зураг нь хамгийн том асуудал бол одоо маш олон эмчийн асуудал болоод байна. Тэгэхээр энэ зөвхөн нэг эмчийн асуудал биш. Цаана нь дахиад маш олон одоо ингээд донор хүлээж амьд тэнсэж байгаа. Маш олон одоо амьдрахыг хүсэж байгаа олон иргэдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой асуудал болчихж байгаа. Тэгэхээр энэ яг эрх зүйн байдал, хууль эрх зүйн зохицуулалт маш олон зүйлийн энэ гажуудал зөрүүдлээс болоод өнөөдөр энэ асуудал үүсчээд байна л да. Тэгэхээр энэ дээр та бас ямар байр суурьтай байна? За эргэтэн шилжүүлэн суулгах хаалгаа Монгол улсад үүсэж хөгжөөд нэг 20 гаруй жил болж байгаа. Тэгээд эхний 10 жилд нь бол эргэтэн шилжүүлэн суулгах хаалгааг хөгжүүлэхийн тулд дандаа гадны профессордрыг авчирч урих гадаад руу эмч мэргэжлүүд маань очиж суралцах хэлбэрээр явагдаж жилдээ 3 хаалгаа л хийдэг байсан. Тэгээд тухайн үед би эрүүл мэндийн сайдаар ажиллаж 2016 онд засгийн газрын хуралдаанаар оруулж энэ эргэтэн шилжүүлэн суулгах хаалгааны зардлыг ерөөсө төр хариуцах юм аа. Төр хариуцахын ач холбогдол нь юу вэ гэхээр зэрэг нэгдүгээрт нь иргэн хүн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх юм. Хоёрдугаарт нь эмч мэргэжлүүдийн ур чадвар нэмэгдэх юм. Гуравдугаарт нь гадагшаа явах энэ урсгал багасах юм. За дөрөвдүгээрт нь Монгол улсад энэ валют их оронтой үлдэх юм аа. Энэ утгаар нь төр даах шийдвэр гаргасан. Энэ түүхэн шийдвэр гарснараа өнөөдөр 400-аад элэг, за одоо 700-аад бөөр, за ясны чүмэг одоо хэд байдгийг ингээд шилжүүлэн суулгаад маш олон гэр бүл одоо 1000 гаруй гэр бүл гэдэг чинь 2000-аад болцсон байж тээ бараг тий. Тэгэхээр энэний ард нэг хүний ард 4-5 хүн байлаа гэвэл маш олон гэр бүлийг илүү хүтэн амьдруулж гин, маш олон хүний амьдралын чанарыг дээшлүүлж гин. Тэгээ энэ утгаараа бас нийгэмд эзлэх байр суурь, нийгэмд хөдөлмөрийн чадвар хүртэл нэмэгдэж гин. Ингээд улс орондоо тодорхой хэмжээгээр одоо хөрөнгө оруулалт хийж гин гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр энэ хууль өнөөдөр гарахад бид бол багаараа ажиллаж манай Бачлуу эмч Сэргэлэн багш хоёр маань манлайлж бид бол одоо энэ хуулийн донорын тухай хуулийг гаргасан. За дээрээс нь засгийн газрын хуралдаанаар оруулж төр хариуцах шийдвэрийг гаргасан. За энэ бол үнэхээр мэрэгжлийн хүмүүсийн хувьд бидний хувьд бол бахархалтай үйл явдал болсон. Бид тэнд бол одоо баярын нулимс тусааж исэн. Гэтэл өнөөдөр одоо бид нар маш гонигтай яг хамтран зүтгэж явж исэн журмын нөхөр маань өнөөдөр гянданд суух болж байгаа. Энэ мэдээ бол маш их том цохилт өгж байгаа. Тэгэхээр энэ яагаад Бачлуу эмч буруутан болчихвоо? Гэт ингээ харахаар яаж ч бодсон буруутан нь Бачлуу эмч биш. Тэ? Буруутан хүн гэдэг чинь өөрөө тэр тухайн хүнийг дайрсан хүн байна. Тийм ээ? За дээрэс нь одоо бусад янз бүрийн үйл ажиллагаанууд байна шүү дээ. Тухайлбал одоо тэр нийгмийн даатгал яагаад өнөөдөр хуулийн заасан байхад тэр хүний оршуулгын зардлыг өгөөгүй вэ? Тэ? За дээрэс нь яагаад өнөөдөр одоо тэр ар гэр гомдох болов гэд ингээд ярих юм бол тэр бүгдийг үүрээд Бачлуу эмч маань тэр нийгмийн даатгалын оршуулгын зардлыг өгөөгүйхэн төлөө уучлах байсан. Тэгээ энэ маань эргээд нөгөө Бачлуу эмчийг ороож авах, буруутан болгох нөхцөл нь бүрдчихудаа л гэж би харж байгаа. Донорын тухай хуулиндаа яг одоо энэ одоо донор болох. За тэгээд хүний аим аврахыг ер нь яаж зөвлөж хуульдандаа зааж өгсөн байгаа юм. Маш нарийнаар зааж өгөөгүйгээс өнөөдөр ийм асуудал гарчв. Дээрээс нь Монголд яг энэ тохиолдол одоо анхны кейс гэж байгаа. Тэнгүүтээ эрүүгийн хуулиар ялалцсан байгаа нь өөрөө бас энэ зөв юм уу гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо дахиад дээд шатны шүүхийн шийдвэр гарахаар дээд шатны одоо мэрэгчлэтнүүд бас энэ хуулийн кейстер ажиллаж байгаа байх. Тэгэхээр энэ дээрээс мэрэгжлийн багийг бас одоо яг юунд оролцуулаагүй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас таны байр суурь ямар байдаг юм бэ? Тийм. Тэгэхээр ер нь бол одоо шүүхийн би бол одоо өөрөө хуульч хүн биш. Гэхдээ одоо бас хуулийг хийлцэж явлаа. Салбарын бодлогын түвшинд олон хуулиудыг бас гаргалцаж явлаа. Тэгээд миний харж байгаа үнцэг бол өнөөдрийн одоо бидний донорын тухай хуулийн дээр кадаврын донор гэж юу вэ? Амьд донор гэж хэм бэ? Ингээд хуулийн дээр бол заагаад өгсөн байна. Тийм. Тэгэхээр зэрэг тархины өвчлөлтэй донор гэдэг чинь өнөөдөр одоо тархин хизээч эргэс сэрэхгүйгээр дахиж одоо амьдралын одоо хэвд загвар нь сэргэж босч ирэхгүйгээр за мөн одоо тэр чухал эрхтнүүдийг зүрх судас одоо амьсгалыг зохиомлоор удирдах донор болгохын тулд тэр бусад эд эрхтнийг тижээлтэй байлгах гэж зориудаар ингэж хийж байгаа үйлдэл шүү дээ. Түүнээс тэр хүн маань бол одоо бурхан болцсон гэсэн одоо шарил болчихсон гэсэн. Тэгэхээр ийм зүйл ангил өнөөдөр нөгөө хүний наймаатай холбоотой хүний эрхтнийг хүчээр авах эсвэл одоо хүний эрхтнийг хуурж мэхэлж авах эсвэл одоо наймаалтсан тэр зүйл ангиар яллагчаад байгаад нь би харамсаад байгаа юм. Хоёрдугаарт нь болохоор зэрэг бид нар өнөөдөр энэ эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин маань өөрөө маш их тийм бүрхэг байгаад нь бас эмзэглэж байгаа. Ялангуяа одоо энэ эрх зүйн байдлын тухай хууль гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бол яг энэ үйл ажиллагаанд эмч өөрөө оролцдог. Ерөөсөө тэр нөгөө даатгалтай байдаг. Албан журмаар даатгал төлөөл тэр даатгалын компани нь тэр эмчийн өмнөөс ярилцсан. Тэгэхээр бид нар ч өөрснөө бас ингээд хуульч хүмүүс биш хүний амны төлөө амь насныг аврахын төлөө сэхэн амьдрахын ширээн дээр хагалгааны ширээн дээр тэр хүнийхээ амь насыг л аврахын төлөө тэрийгэл мэднэ үхээс биш бид нар энэ хууль эрх зүйн орчныг бас мэдэхгүй байна шүү дээ. Тэгсэн утгаараа тэр утгаараа бид нар ингээд бас нөгөө айхтар хэцүү юм руу алхам хийчээд байна даа гэж харж байгаа. Гол асуудал та түрүү хэлсэн шүү. Нийгмийн даатгалын асуудал бас үнэхээр хэцүү байна гэж. Нийгмийн даатгалын сангаас хуулийн зааснараар тухайн донор болсон иргэний оршуулгын зардлыг тухайн үед нь өсдөг байсан. Гэтэл оршуулгын зардал гараагүй шалтгаан нөгөө л 3 жил хоригдлогдсон одоо ч яригдж байгаа нийгмийн даатгалын 310 тэрбумын асуудал. Энэ их үр ширнээс болоод нөгөө нийгмийн даатгалын сангаас оршуулгын зардал олгогдоогүй юм байна гэж би харсан.
Тэгэхээр энэ ер нь нийгмийн даатгалын сан гэдэг эргээд дахиад л нөгөө эмчнэрийнхээ энэ одоо амийг аварсан үйл ажиллагааг харлуулах юм зүйл болчихж байгаа. Энэ эрх зүйн орчныг шинжилээч гэдэг дээр бас та ямар байр суурьтай байна? Би энийг бол одоо бас яагаад энийг их анхааралтай хараад байна гэхээр энэ нэгдүгürt миний мэрэгжил, хоёрдугаарт нь одоо миний баг тийм коллег хамт одоо бид нар энэ эрхтэн шилжүүлсэн хаалганыг төр заах за тэгээд энэ донорын хуулийг хийх гэдэг ингээ олон юмнуудаар хамт явж ирсэн үед яа харахгүй миний анхаарлыг төвж байгаа асуудал. Тэгэхээр зэрэг манай одоо салбар дундын бодлого айгүй чухал байдаг. Эрүүл мэндийн салбар бол өөрөө ерөөсө ганцаархнаа энэ бүх юмны төлөө яваад бол дийлэхэргүй. Тэгэхээр өнөөдөр хөдөөж хувь хүнсний аюулгүй байдал за мөн одоо бусад зам тээврийн осол, зам тээврийн яам, за байгаль орчны яам гэд ингээд нийгмийн хамгааллын яам гэд ингээд бүтцээрээ яамтууд маань салбар дундын бодлогоо их зөв явуулвал энэ зөв хамтарсан тушаал шийдвэрүүдийг гаргавал энэ маань бол одоо бас нэг үл ойлголцолд хүрэхгүй. Нөгөө хүн хийж байгаа учраас тэнд ямар нэгэн алдаа гарах гэдэг шүү дээ. Тухайлбал тэр байцаагч өөрөө за та нийгмийн даатгал төлөөгүй юм чинь энэ оршуулгын зардал олгохгүй л гэж хэлсэн байгаа. Гэтэл хуулийн дээр тэр донор болсон донор хүний тухай. Яг үнэ. Энэ донор болсныхоо төлөө тэр кадаврын донор болсныхын төлөө тэр мөнгийг олгох байсан байхгүй. Нийгмийн даатгал төлсөн төлөөгүй. Тэгэхээр энэ бүгд ингээд нөгөө ойлголцол тэгээд яг энийг тодорхойлсон хуулийг дагаж гарсан дүрм журмууд маань бас учир дутагдaltaй байсан болов. Тэгээд нөгөө хийж байгаа хүн маань ер нь би нэг ингээ хараад байхад төрд ажиллаж байгаа хүмүүс маань төрж гэхгүй ер нь хүмүүсийн хандлага маань нэг тийм сэтгэлгүй болчиход байгаа. Жоохон сэтгэл гаргаад тэр кадаврын донор ороод ирлээ штэ ар гэрн хөөхий тэр чинь ингээд хүний амийг авах гад хөөхий тэр аймаар хүнд байгаа ээж хүүхдийнхаа эрхтнийг өгч яхад тэр нийгэм даатгалын байцаагч маш хүнд сэтгэлтэй хандах ёстой шүү дээ. Тэрэнд босож ёсолж жагаад мөнгөний өгсөн ч яадгийг тийм ээ. Тэгтэл тгээгүү. Муухай байгаа үстэй. Тэгэл бодоход одоо яаж ямар махан хөлийн үйлдэл үзүүлсэн бөөмөд тэр хүнийг маш ихээр гомдоосон. Тэрнийхэн төлөө манай Бачлуимч өмнөөс нь Бачлуимч хувь хүнийхээ хувьд маш сайн хүн байхгүй юу? Тэр хэрийн хүн тийм хэцүү ажлыг хийхгүй. Тэгэл үнэхээр бид нар чинь мэрэгчлэрээ өвчлөсөн. Тэгээд тэр хүнээс тэрнийхэн төлөө өвчлөлт гуйгаад өөрөө мөнгө өгсөн байлээ шүү дээ өөрхий. Тий. Тэгэхээр зэрэг ийм нөхцөл байдлуудыг гаргаж ирж байгаа энэ аль нь хүн ёсны үйлдэл байв, аль нь хуулиар ингээд зөвлөжилж их үйлдэл байваа гэдгийг бас ингэж нюанслах хэрэгтэй. Яг таны хэлдгээр нэг юм сэтгэлийн гэдэг асуудал үнэхээр дутагддаг. Сэтгэл дутаад байна гэдэг. Энэ эрүүгийн хуулийн зүйчлэл бол үнэхээр харгас зүйчлэл байна л дээ. Бачлуимч тухайд. Тэгэхээр энэ дээр нөгөө одоо бас нөгөө дээд шүүхийн тайлбарууд байдаг. Дээд шүүхтэр бас нэг боломж олгож үлдчихэж байгаа тийм ээ. Тэгэхээр дээд шүүхийн хуульч нар маань адилхан л хүн юм чинь бас хүнлэг хандаасаа билээ. Хэргийн эзэн хинбэ гэх юм бол тэр хүмүүсийг гомдоосон хүмүүс хинбэ гэх юм бол яадаг ч байсан Бачлуимч биш шүү. Бачлуимч бол өөрөө хийсэн тэр хүн очиод өөрөө хагалгаа хийдгүү. Тэр хүн очиод тэр одоо шарлыг ингэж ойдгүү тий. Тэгэхээр зэрэг тэр үйлдэлүүд бол Бачлуимчийн гадуур явж байгаа үйлдэл. Бас тэр хийсэн улсуудыг би хараагүй, мэдгүй. Гэхдээ энэ яриад сошиал дээр яваад байгаа юмуудыг ингээд хараад уншаад байхаар тэр хүмүүс ч жоохон сэтгэлгүй хандчтэй гэж бас харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг эн чинь маш тийм аль талдаа сэтгэл дутсан асуудлууд яваад хамгийн их сэтгэл гаргасан хүн нь буруутан болчоод байж байгаа нь л одоо хамгийн их гомдолтой байгаад байгаа нь л өнөөдөр нийгэм олон нийт бас ингээд энэ асуудлаас үүсээд одоо эмчнэрээ үгүйсгдэг. Нөгөө талд нь эмчнэр маань өөрсдөө дахиад хүний амиар аврах гэж одоо донорын хагалгаанд орохоос айдаг болсон биш. Түүнээс бол одоо 400 гаруй донор хүлээж байгаа одоо эргэтэн шилжүүлэн суулгах гэж байгаа одоо иргэд амьд явах уугүй юу гэдэг дээр ингээд болцсон. Үндсэндээ өнөөдөр Монгол улсад донорын хагалгаа хийгдэх уугүй юу гэдэг ийм нөхцөл байдалд үүссэн байгаа учраас хууль эрх зүйн орчинч бай, нийгмийн хандлагч бай бүхэлдээ өөрчлөгдөх ёстой л гэж хараад байгаа. Тэгэхээр нээлттэй ярилцсан танд баярлалаа. За баярлалаа тав. За
Үзэгчдээ тодруулга бол энэ түрээд өндөрлөж байна. Хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авна.